Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 Jingle bell. Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөл бомон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө заатастаас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос баяж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Ууртай Санта ирлээ. Уучи итгэх болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орноо хөвчүүлцгээ урдах амьдрал замхарлаа уртан дундаа уугартаа уудам тандаа түрчилээ. Би бол Ууртай Санта уур нүргэж хүүрн хүсэг бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж Ууртай Сантад хийлээрээ. Сайн байцгаана уу? LikeHDTelevision Ууртай Санта шинэ жилийн тусгай дугаарыг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Би бол Ууртай Санта. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын төвийн ажилтан Дуучин П.Идэржавхлан маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ жилийн баярын мэнд. Баяр болж байгаа бити уурлаарай. Ууртай Санта амир юу сонсогч байна? Юу сонсогч байна? Харин энэ мод зодон дээр чи яг инээгээд байгаа юм бол хөмсгөө зангицсан смайл байгаа. Бүгд смайлууд шүү дээ. Бүгд гоё смайл байгаа байхгүй. Тэгээ үгүй юм байна. За таны соод багтаа нэг одоо өвлийн үг нэг төсөөлдөг шүү дээ. Бүгд багт чи ер нь яаж төсөөлдөг гэсэн бэ? Гэхдээ би ч нөгөө сумын төв хөхт. Тэгээд суманд чинь нөгөө жил болгон яг нэгдсэн шинжилгээ нэг 29-30-нд хийдэг. Тэгээ яг тэр шилээр нэг би ч өөрөө нөгөө дуулдаг гэсэн болохоор хөхт байх та. Тэгээ нэг шинэ жил нэг тийм юу л болдог гэсэн шүү дээ. Нэг тийм гоё. Хүн баярлуулаа. Өвөө орж ирж бэлэг өгдөг те. Өвөө бэлэг өгдөг. Ер нь бол өвөөгөөс бол байгуулаг авдаг. Тийм. Ер нь өвөөд хараад ер нь хэр итгэж үншдэг гэсэн бэ? Бүр жоохон бахтаа бол одоо бас л ингээд нэг сонин нөгөө нэг тийм одоо нэг итгээд те. Яг өвөө энэ яг ингээд нэг цас мөсний орноос үрээд ирсэн гэдэг шиг. Одоо өвөө тийм байд шүү дээ. За энийг би жоох авчаа одоо. Би Ууртай Санта одоо биш шүү. Таагаа яригдсан. Өвөө нэг тэгдэж шүү дээ. Одоо нэг хоёр төрлийн өвөө идэв шүү дээ. Нэг нь одоо өвлийн өвгөн те. Нэг нь болохоор Санта Клаус гээл. Та ер нь яг алинд нь ер нь их дуртай, ер нь баг хайртай те. Хүсэж хүлээдэг гэсэн юм шинжлэл болохоор. Гэхдээ яг тэгээд нөгөө зурагтаар бол ингээд Санта гараад нөгөө дандаа гадаад кино орчин те. Бидний өөрийн амьдрал болохоор дандаа Монгол өвлийн өвгөө авчин бас гоё дулаахан байдаг шүү дээ. Одоогоор ч гэсэн тэгээд нэг Монгол өвлийн өвгөө аав нэг тийм тийм шинэ жил дээр авах нэг гоё дүүрэн дотно байдаг шүү дээ те. Арай Монгол готлоо өмсөн нэг юм янзын те. Санта нь ер нь ямар хөө санагддаг гэсэн. Энэ Сантач те гээл. Үгүй шүү дээ. Тэрний миний бодол хамаахгүй шүү дээ. Хүүхдээс би асуудаг шүү дээ. Өвлийн өвгөө аав. Би бол одоо том охин дээрээ бүр жоохон бахт нь Сантач болж орж исэн, өвлийн өвгөө аавч болж орж исэн. Хоёуланд ингээл гайхаал ингээл те шоконд ороод. Ер нь одоо хүүхдүүдээ бас ингээд нэг өвлийн өвгөө авч ил болгон бас авчрахыг боддог. Тэгээ тэрүүгээрээ далимдуулаад бас хүүхдүүдээ за онц сурах юм бол миний өвлийн өвгөө авъя шүү гэдэг юм уу те. Одоо та ордог уу ер нь одоо яг нодлон байдлын ч юм уу. Нодлоноос явж чаддаг. Аав арайч. Харин тиймэрхүү болдог. Тэгээ манай нөгөө анхны нөгөө том хүүхдээр болсон нэг жоо хөвгчлээ бодол. Би хүүхдээрээс амар бэлдээл ингээл нөгөө сахал махал наагаад сүртэй ингээл ороод сонь бацхан уу гэсэн чинь эхлээд уурлах гал амар сонирн болоо. Тэгээ ингэж яснаар харж байсан хүмүүстэй би ингээл инээд та өгн өөрөө өгн тийм. Аав нүшээ аав ажлаар явсан гэсэн чинь. Та аав дааш. Ноднонгоос ширн орхоо байцсан. Тэгээ өөрөө ордог байсан. Тэгээд одоо нөгөө өвлийн өвгөө аав болдог. Манай бас нэг тийм буянтай нэг тийм гоё өвлийн аав болдог. Найзуудаа дуутчихдаг. Тэрэнд их итгэж үнэмшдэг. Энд чинь бас нөгөө яг энэ дэлхийн нийтээр баярладаг байр шүү дээ. Одоо Крисмас гээл одоо 24-5 юунд Европ, Америк тэмдэглэдэг. Монголд бол яг 31 өдрийг яг шинэ жилдээ бүгд
бэлдэж гэр бүлээрээ ингэж бэлтгэл. Дэлхийн нийт дээрээ тэмдэглэдэг баяр болохоор хүүхэд болгон хөөрхөн тэр өвлөө өвгөн сантаг л те хүсэж хүлээж тэр бэлгийг нь авах гэж ингээл ер нь те танд ер нь ууртай санта гэх юм байна. Ууртай санта гэж байна. Яа энэ эсвэл ууртай гарахгүй шүү гэн ууртай санта энэ талд нэг юм байна. Би энэ би өөрөө ууртай санта гэсэн чинь нэг амар санта классик болол нэг амар нэг хэрэг яваад нэг. За би танд одоо тайлбарлая. Би танд асуулт тавина. За шинэ жилийн холбогдолтой тий. Та энэ асуултанд бүдрэх юм бол би таныг хөөрхөн жижигхэн одоо шийтгэхэд. За эхлэхөө ер нь. За эхлэе. За хамгийн ихний асуулт ба тий. Шинэ жилийн баярыг Монголд яг хамгийн анх хэн нэвтрүүлж оруулж ирж ирсэн бэ? Шинэ жилийн баярыг тий, шинэ жилийн баярыг. Монголд уу? Тий. Оросууд. Монголд яг анх тэмдэглэж ирсэн. Та Оросууд гэж бодож байна. Гэхдээ шинэ жилийн баяр чинь манайх ч нөгөө шинэ жил гэхээр чинь одоо энэ орчин үеийн шинэ жил те хаяагаас ахлаа зөв. Одоо өвөө төрөхөд ордоо. За яасан гэдэг. Цагаан сарын чинь манайхан бас шинэ жил гэж яадаг шүү дээ. Тэгээ тэр бол бүр одоо дээр үеэс ба. Тий. Ер нь яг хамгийн анх одоо энэ он гаргадаг энэ шинэ жилийг бол Оросууд л байна. Ааха. Тэ? Тэгж бодож байна. Тэгж бодож байна уу? Та тэгж зүгэл гэж. Тэгж бодож байна ер нь юу гэж бодож та. Би тэгж бодож байна. Тий. Оросууд манайх ч нөгөө нэг за юу ягаад тэр нөгөө Оросууд ч нөгөө манай чинь туслаа тий. Тэр сулын болоод ингээл тэрнээс хойш Оросууд ч өөрөө тийм яг энэ шинжлэлийн байр тэмдэглэдэг шүү дээ. Яа. Баяр хүргэе. Яа баяр. Хаш амжилттай бүдэрлээ. Ер нь хариулт бол нацаг дөрж байсан. Харин нэрэгч нацаг дөрж манай. Тийм үү. Оруулж ирсэн байдаг шүү. Ингээ үзэгч та бүхэн бас хэн оруулж ирсэн? Нацаг дөрж байгаа. За эхний шийтгэл явна. Одоо эхний шийтгэл явна шүү. За шийтгэл суглана эндээс. Энэ бол мэдээж энэ модон дээр эндээс сугална. Энэ смайлуудаас энэс аягүй хөрх инээсэн смайлууд байгаа. Энэний ард тоо бичсэн байгаа. Энэ тоо болохоор яг шийтгэл хэдгээр шийтгэл вэ гэдэг юм. Гэтэ бол нацаг дөржваач бол одоо Орос морсоос л одоо санаа авсан байлгүй. Тэгсэн бохоо. Яг за оо 9-р шийтгэл биш баха 9 шүү. 9. Энэ смайлтай 6 юм байна. За 6 шүү. 6 дугаар шийтгэл. За манай 6 дугаар шийтгэл маань юу вэ гэхлээр лимо идэх байгаа. Лимо иднэ та. За би яваа. Санта маань ямар амар хийнэж байна. За би лимо. За би ч одоо лимон хэвээр нэг яа шүс гоочж штэ. За энийг авч өвөөгөө дур гаргачих. За энэ лимон байгаа энэ дөнгөж зүссэн л юм аа. Одоо энийг та дөнгөж энийг юм челленж явуулдаадсэн фэйсбүүкээр. Нэг лимон ингэж идэж мэдээсэн. За нэг гоё амтрахын гоё кафе идэсэй гэж хүсэж байна. Гоё энэ өстэй айгүй гоё. За та доороос амар гоё. Та идээ үз зүгээр. Хасархаа янз юм байна. Яа энэ яана. Би станаг ийм гашин юм амар даа. Гашин биш шүү дээ. Гашин биш. Гэсэлтаатай. Яа. Гэсэлтаах шаарч. Сүүд болно да. За яах вэ? Шууд ингээд хацгаа. Шууд хазаал гоё. Идэх юм уу? Идэн шүү дээ. Туслаа тэр доот хүртэл ичих янз. Яа. За байж гараа. Нэг л игүү болоод тийш. Нэрээ идэх юм уу? Юу нэрээ илгүй дээ. Би цаантаг оруулаад ирэх. Зүгээр ингээд зүгээр ороод ирэх. За. Ой. За байж. За гоё. Жижигээр идэж болно шүү дээ. Хин гэхдээ аим гоё нөө. Яг бүтээ ичихгүй нэг л хацчих. Нэг за тэгвэл нэг том хацчих. Тэгэл тэрийг л хацчих тий. Яг тэр талаар нь л хацчих. За байж гараа. За. Өстө. Гайхамшиг. Түү шинэ оны минь түргий. Гоё. Лайтай. Яа, явахгүй. Явахгүй нэ. Дахиад нэг жоох хацхгүй юу?
Энэ өвөө. Одоо за дахиад нэг азчих. Дахиад нэг азчих. Сахлаа зүчи. За бис амар чичирсэн үү? Чичирсэн. Тэгтээс гайгүй юм байна уу? Гоё. Би ч амар байх гэж бодсон ч. Ер нь гайгүй шүү дээ. Тийм бит. Гайгүй юм байна уу? Яа. Хотлаа юм байна. Тийм ээ, хотлаа юм. За. За, баяр болцсноо. Дахиад идэх юм уу та? Гүйх. Хотлаа өөрөө идэх ингээ барай. За. За баярлалаа. Эхний шийдэлийг. Гайгүй таалагдсан яаж нэр. Лимо ер нь ингэж их хэмжээгээр идвэл ямар хөө юм бэ? Витаминцийг нь өгч гоё. Хотлаа яриад байгаа. За, ер нь лимоны даруулгыг ер нь ингэнэ. Мэдээж шинэ жилийг чинь мандарингыг төлөвшөх. Мандарины үнэр нэг цаанаасаад гоё шүү дээ. Лимоны мандаринаа дарчих. Тэгээд эргээд шинэ жил яриад байгаа. Мандарин ч юм уу? Тэгээ мандарин араас нь даруулчих. Дараалч. Мандарин дотор юмгүй үз. Мандарин зүгээр. Тэгээ жоох юм байх шүү. Тэгээд бороо мандарин тэмдэг тавьсан л байх шүү. Наач чинь бороо нэг. Элнэ. Баач зүв байна. Зүв биш. За ер нь шинэ жилийн баярыг ер нь бас мандарины үнэргүйгээр бас төсөөлшгүй те. Хүүхдээ байхад энэ мандрин алюмины үнэрс амар гоё байсан Одоо шин. Одоо мэдгүй үнэрлэх хэрэгт нь жоохон юм дасчихдээ жоохон муудчихтэй. Ер нь одоо та шинэ жилийн баяраар энэ тэнд одоо очиж дуулдаг ч юм уу те. Тэгээд явж байхад гоё хөвгөлтэй сонирхолтой үйл явдал болж ирсэн та. Сэтгэл тань гэсэн нэг хөвгөлтэй явдал байдаг. Зөндөл болддог бах та одоо тий. Та одоо эргээддэг санаад би чинь тэр үед нэг тэгжсэн та. Нэг тим онготой одоо жишээ нь хүмүүс бол ингэдэг юм л анх ингээл тайз дээр гараад микрофон бариад одоо дуулж байгаа шүү дээ. Анх ч юм уу 2 дахь 3 дахь ч юм уу 5 6 дахь удаа ингээл дуулж ангууд би нилээд юм харсан байхгүй. Нөгөө дуурд нөгөө хүмүүс нь хоол ундаа идээл те. Ерөөсөө тоохгүй. Манайхаа бүжиглээрээ гээл. Тэгэл ерөөс нөгөөд нь тоохгүй. Тим тохиолдолд байхгүй байж байгаа. Байж шүү дээ. Ер нь манайхан чинь тэгж баярлалтай шүү дээ ер нь. Нэг эхний нэг цаг 30 40 минутыг бол ер нь тийм их тийм нэг тийм шинжсэн байдалтай би төрүүлж бас бүжгэлчүүл яах вэ гэдэг. Зүгээр энэ гадаад Европын хүн бол ерөөсөө зүгээр бараг л дуу явангууд бүгд босоод ирдэг шүү дээ. Хин намайг гардна гэж авч. Манайхны нэг тийм заавал нэг халжээж баяр. Заавал нэг сэрчим өргөжээж. Нөө хөтлөгч нөө хурим найр одоо энэ шинэ жил дээр бол заавал эхний 3 ундыг татуулж байдаг. Хөтлөгч нар бүр яг тийм шүү дээ. За эхний 3 ундаг бол заавалчгүй. За эхлээл одоо нээлттэй те одоо тухайн компани ч юм уу тухайн шинэ жилийн болж байгаа байгууллага захирал гарч ирээ эхний ундагтаа гэж. Захирал сугууд араас за хөтлөгч миний нэг дахиад ундагтаа гэж. Тэг нэр яг тэгдэг. Тэгээд тиймэрхүү юм болдсон шүү дээ. Тэр надад тохиолдоогүй манай ангийн би ч нөгөө соёлын урлагийн сургууль сурдаг гэсэн. Тэгээд соёлын урлагийн сургуулийн одоо дөөрийн дулаач анги төгссөн байхгүй. Манай ангийн нэг 2 эмэгтэй бүсгүй одоо нэг болсон явдал байдаг. Тэгээд нөгөө нэг дууд юу лээ? Унгаа хайр гэдэг нэг дууд гэж. Тэгсэн чинь манай тэр нэг нөхөр одоо бүсгүй дуулах гэж байхгүй юу? Би одоо унгаа хайрыг дуулна гэсэн чинь хоёлаа дуулж юм да хоёлаа дуулж. Би нэгдүгээр одоо юм за. Тэгэхээр нь бас л нэг шинэ жил болж исэн. Тэгээд нөхөр тааш гараад дуулсан юм байна. Тэгээд дандарара тирара гэдэгсээ дуун эхэлсэн чи үдхиви наасанда үнгэшний хивэрэ үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа гэж зогссон гинэ. Би нөө зэритлгүй яа. Зэритлэд байгаа. Үзэж байгаа. Ууртай Санта чи сахлаас үжгээр бүр инехгүй болохоор. За би авчи. Тэгээд унгаа хайр гэдэг дуу уг нь өөр эхэлдэг байхгүй юу? Уулзахын заяанд өглөөнар шиг гэж эхэлдэг дуу. Үдхивих настай. Тэгээ гүүж ороод нөгөө хөтлөгчтэй бас л манай ангийн нэг залуу хөтлөжсэн тэгсэг. Биш манай энэ их ч одоо ингээд гоё дөөрийн дуул дуулдаг юм аа. Нийтийн дуу дуулж чаддаг гэж. Тиймэрхүү хүчтэй одоо ангийнхан хаяа цуглахтаараа ярьдیں۔ Ер нь зэрэгтэл би ч ер нь онгой муу юм аа. Зэрэг байгаа хөө. Манай
нөгөө найзд мэдээд ямар сайн да бүр ингээ би онгоо яриаг багт гэж бүр би одоо яг гэдэг шүү дээ. За энэ сахад ахуулчих юм. Ууртай яг өвөө болохгүй. За ингээ дараагийнхаа шийдвэр орё гэж. Тэгж маа нэвтрүүлэг гэхдээ яг зүгээр байгаа ч тэгээ чөлөөтэй байж чадж байна та ер нь. Наад асуулт чинь дэвгүй байна харин. Зүгээр байгаа үстэй. Гайгүй байгаа үстэй гэдэг чинь амар эвгүй байна. Харин шийтгэл гинт ингээл би сагалан махлаа зөнгөд гинт ингээл жирсгээд яг яах гэдэг гэсэн байдалтай. За дараагийнхаа одоо шийтгэл рүү орно. Одоо ихгүй. Одоо дараагийнхаа шийтгэл рүү орно шүү. Би тэгтээ ууртай санта шүү. Тий. Мэдж байгаа. Асуултгүй шийдэх юм шүү. Юу гэж байгаа бэ? Асуулт байхгүй шууд. Өөх хөрхи тийм үү? Аа. Таа. За мэдээж асуултаа. За. Өвлийн өвгөн хаана амьдардаг вэ? Өвлийн өвгөн хаана амьдардаг вэ? Өвлийн өвгөн үү? Тий. Киномногоо. За хамаагүй та яг таны төсөөлөлтийг яаж бодъё өвлийн өвгөн хаана амьдардаг? Өвлийн өвгөн юу? Тий. Өвлийн өвгөн. Би хэлчихээр одоо онгоо. Зүгээр хэлчих та яг л хойд тулд амьдардаг шүү дээ. Хойд тулд яг зөв гэхдээ өвлийн өвгөн бол хойд тулд амьдардаг. А би бол хойд тулдаас ирсэн байхгүй юу? Өвлийн өвгөн чинь одоо хөвсгөл тайга дээр амьдардаг шүү дээ. Хөвсгөлийн тайгад мэдхгүй юу? Нэр юм. Атлаа. Өвлийн өвгөн аап өстэй тий? Аап штэ. Тий өвлийн өвгөн аап бол тэгэл одоо энэ л амьдарч байгаа шүү дээ. Энд гэж чаад. Улаанбаатарт. Үгүй хөвсгөл амьдардаг байхгүй юу? Хөвсгөл. Нэр юм. Нэр. За би чи төлгөн доторгоо боллоо. Эксима. Ийм болсон. Одоо манай энэ Санта Дуучин байна шүү дээ. Манай Санта Дуучин одоо хойд Антарктикад чим чуулган болдог байхгүй жил бүрээ одоо 100 сарын баярын өдөр чим шийжилээ. Би яг наашаа ер нь томилогдсон би байхгүй юу. За чи одоо Монгол руу яваа тэнд очоо. Тэгээ чи тэнд очиж яг хүмүүсийг жоохон шийтгээ. Тэгээ жоохон уурлаа гэ би наашаа төлөгцсөн байхгүй юу. А тэнд бол өвөө байхгүйсэн. Өвлийн өвөө. Санта Клаус нот л байсан. Тэгээ би ирчээд Монголын Санта Клаус гэдэг. 1000 штэ. 1000. Тий. 1000 тийм Сантаны чуулган болдог байхгүй юу? Хүр чи хүрэн штэ. Тэгэл ирээл юу ярьж байгаа юм бэ? Би ч одоо бууган унаад ирсэн штэ. Тэгээд би ирчээд хөвсгөл орсон байхгүй юу? Энэ Монголд одоо өвлийн өвгөн хаана байгаа вэ? Хөвсгөл бүр дөрж очиад уулзлаа. Тэгсэн чи өвсгөлийн тайгад бол байдаг юм байлээ. Манай цаатангууд өгөх сайхан л хөвжтэй л амьдэрдэг юм байна тийм. За одоо шийтгэнэ энэ ч одоо. Нэр юм. Чин үнэ асуулт асуусан юм. Үнэ. За танд баяр хүргэе. Антарктикт ер нь амьдэрдэг юм аа. Зөв үү те? Зөв. Гэтэ та өөрөө яг Антарктикт гэж бодож байна. Антарктикт гэж бодож байна. Чиний над мушгаа асуулт очих юм уу? Би ууг нь мушаагүй шүү дээ. Мушаагүй байхгүй зүгээр яг гэтээ хүмүүс бол мэдж байгаа хаана. Гэхдээ яг өвлийн өвгөн хав бол одоо зүгээр бидний одоо том хүмүүсээр наа асуулт чи өөрөө хийгүү манай асуулт байгаа. Ер нь бол Сантач вэ өвлийн өвгөн ч вэ бидэртээ мөр зэрэгсэл тэгэхээр бас юм чин хүүхдүүд үзчихэж магадгүй. Хойд тулд амьдардаг байх тий. Гэтээ хөвсгөлд гэж би танд яг үнэ хариултнаа хөвсгөлд байгаа. Хөвсгөлд бол цаатангууд амьдарч байгаа шүү дээ. Цаатангууд ч амьдарч байгаа тусдаа бүр тэр цаан тайгад дээр болохоор Монголд яг тайгад нь яг тэгээ өвлийн өвгнүүд ингээ амьдардаг юм бэлтгэн бууга мохтаа тэгэл бууга унаал дээгүүр нисэл. За та нэг асуултаас өнчлөө бас. Таныг яг шийтгэх боллоо. Би сахлаа авчлаа. Харин би сахлаа авахаар л баярлах юм биш. Би ч одоо сахлаа авах их дуртай юм аа. Яжитл. Тэгээ сахлаа өмсгөрөө л зүгээд ихлэхээр л. За дараагийнхаа ярилаа орё. Та саяхан тэ шинэ жилийн бас нэг их нартайгаа нийлж уран бүтээл хийсэн байлээ. Тэр нь их нартайгаа тийм нэг шинэ жилийн одоо баяр дээр нэг уран бүтээл хийхтэй. Тэгээд шинэ жилийн тухай дуу гарах ер нь ямар хөө юм бэ? Зүгээр л бид хоёр ярьдаг юм л та зүгээр.
нийгэмдээ зүгээр ингээд бас үлгэр жишээтэй гэр бүл байгаад магадгүй зүгээр олон залуучууд зүгээр ингээд бас тий ямар одоо тийм аз жаргалтай л харагдаад тэр нь одоо бид тэр юм бас амьдралын зүгээр энэ нийгэмд болж байгаа энэ хар бараан зүйлүүдийг салт малт хийх ба шүү дээ. Яг нэг л бол залуучууд энэ зүйл тийм зүгээр эерэг хандлага хөгжил гэр бүлэрээ сошиалор бас нэг юм зүйлийг өгдөг. Тэгээ зүгээр энэ шинэ жилийг бас тийм аз жаргалтай байгаасаа тэгээд ингээд нэг гоё найз нөхдөр байгаа тий. Тэгээд энэ найз өхөнтэй гэж үт юм хань жилтэйгээ гоё аз жаргалтай байгаасаа гэдэг үндсэн дээр л хийсэн. Тэгээд одоо энэ дууг хуучин мягмар сүрэн тэгээд хуучин тийм одоо дуусан хоёр дуучин байгаа. Тэгээд тэр хоёр дуучин одоо амьдруулсан хүнд хүрсэн дуу бид хоёр зүгээр энэ шинжилээр ингээд айгуу гоё зүгээр жоохон сэргээгээд ингээд дуулчвал яах юм бэ гэвэл дуучид яруу найрч хүчин зөвшөөрж байсан зөвшөөрөл аваад. Дуулсан. Тэгээ би ер нь ингээд бас нэг мэдээж бас таныг бас нэг хөөрхөн жижигхэн бас судалгаа явьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг нэг хэдэн нэвтрүүлэгт орж исэн юм билээ. А тэд нар болохоор дандаа шууд ингээд юм хувийн амьдрал руу ингэж ордог те. За ингээд ихнэр нь одоо жүжигчин ер нь яаж ийн мэс чим ихнэр чи. Тэгээд тэрхүү асуулт масуултаа. А манайх болохоор сая яагаад ингээд таны хувийн амьдрал руу ороод одоо ихнэртэйгээ хамтарч те. Тэгээд яагаад гэвэл хоёр үлгэр жишээ асуудаг байхгүй. Тэгээд нийт бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа одоо хосууд болон та бүхэнд бас шинэ жилийн баяраар те. Аз жаргалтай маш гоё баяр хөөрөөр одоо яг Идэржавхлан оны их хоёр шиг те ийм үлгэр жишээ гоё асууд байгаасаа гэж бас уриалж байгаамаа. Уриалга явлаа шүү дээ. Хав баяр үе. Одоо сахлаа зүүнэ. Одоо сахлаа зүү. Миний буу хаана би бас буутай. Тэр нөгөө нэг юм зүрхний цогоолч гэл амар гоё явж байгаа гэдэг очсон гадаа юу. Ой миний нэг буу байх хэвээр. Миний буу хайч чи би буутай ирсэн. Буутай ирсэн. Буу маань хайч. За л байж гараа. Би л болгоо хийдгүй шүү. Дин тавьчихсан. Гасаа одоо сандаа зөндөө удаж байгаа. Энд би буугаа тавьсан байсан. Яач вэ? Ямар хэцүү бэ? Яач вэ? Би ч уг буутай. Би юм зангүй шүү. Саваа энэ ардчаа. За удлаа. Буу байгаад байх шүү. Буу байхгүй. Буу яриггүй тэгээд байхгүй. Би уг нэг буутай ирэх гэж бод. Би одоо хэлдэн шүү дээ энэ. Оо тийм зангаас би одоо салаад зөндөө одож байгаа. Салсан гэдэг байгаа шүү дээ. Гэтэ бууч байсан юм л да. За яах вэ? За тэгээд одоо өө сая өвөө мартуулаад гэх юм аа. Санта гэж мартуулаад. За дараагийн асуулт руу орно одоо шүү. Шинэ жилээр яагаад хүмүүс солиот бодуулдаг вэ? Биш ямар тэнэг асуулт байна. Та бодлоо. Яагаад солиот бууддээ? Би ч бас нэг юм очир шалтгаан. Асуулт. Тийм. Тэг нэг л хариулт авах шүү дээ гол нь тий. Нэг л хариулт. За солиот мөлөвч бол одоо нэг хяд наттаас гаралтай үү? А тэрийг бол тий. Магадгүй тэгтэй таас гаралтай. Тий. Тэгээд зүгээр манайхан бол одоо тэнгэр мэгэр амар шүтдэг шүү дээ. Тий. Дэш имэш баг бууч холилдгүй шүү дээ. Энэ бол одоо солиот буудаад ингээд амар одоо бүх юм дээр л одоо бууддаг болсон байна. Аа тий. Тэгэхээр нэг тийм эрх хомоно нэг гоё биелэгдсэн аз жаргалаа л ингээд гоё тэнгэрлүү цацрааж байгаа юм байна. Аа. Тэгэж бодож байна. Наа чи ямар тэнэг вэ? За одоо саний хариултан дээр та тогтсон тий. Аа. Саний юу хариултан дээр тогтох уу? Арайч яа. Ямар асуулт яг? Ямар тэнэг юм асуулт юм бэ? Үгүй энэ за танай асуулт тэнэг үү? Миний асуулт чи тэнэг үү? Гоё би тэрийг хариулъя. За тийм. За шинэ жилийн баяраар яагаад хүмүүс солиот бодуулдаг вэ? Мөнгө өрөх бодуулдаг. Оо нөө яг овоо өөрхөн түрүүнд өгчээсэн байхгүй. За ингэдэг шууд шийтгэн шүү тэгээд. Би бол одоо ингээд амар гоё баярлаа л. За. Биш солиот бодуулъя гэх тээ. Тэгэл солиот бодуулдаг байхгүй юу? За. Нэг гоё мэдрэмж авсан. Яг ямар мэдрэмж ч тийм. Бочлаа даа. Бочлаа.
Энэ асуултанд унахаас өөр арга. Шийдвэргээс. Эхнийх ч амар аваа зөв явж исэн байхгүй юу. За. Айгу хөөр. Шарлаа ингээд гэдэг үү? Тэг нэг амар гоё явж исэн тэрийг мартаад буцаад асуултаад тэр чигээр авангоор нь мартаад тэгээд та нэг эхний хариултаа нэг хэлчихгүй дөө. Тийм ингээд гоё аз жаргал хүсэл мөрөөдөл 19 онд одоо шинэ онд тий. Ингээд баярлал тэр тэнгэрлөө одоо ингээд тэр юм цацдаг байна. Яг нь ер нь бол өгч чинь. Гэхдээ яг одоо солиот яг яага бодвол гэхээр одоо хятадас анх солиот гаралтай нь бол монголчууд бол бэлэг шигдэг ч юм уу. Гэхдээ одоо өмнөх оныхоо муу муухай бүх юмыг үргээдэг солиотны дууч юм. Тэгж үргээдэг л тийм л ер нь яс тийм жаншил ч юм уу тийм л юм байна. Наад чинь бол гэхдээ олон талаас тайлбарч байна. Тийм. Гэхдээ таны хариултыг гэхдээ авлаа. Авчихсан. Оо за баярлалаа. За сахлаа авсан юм байна. За баярлалаа. За би ингээ явлаа шүү. Яа. Тэгээд шоо шийтгэж шүү. Би сахлаа зүг. Нэг мэтгэд би өөрөө мартсан ингээ сахлаа авцсан ингээ. Тийм. Сахлаа авахлаар л одоо. Тэгтээ шийтгэнэ. За та нар амжилттай. Баяр хүргэе юу. Баярлалаа. За одоо эргээд бас шинэ жилийнхээ гоё. Та ер нь шинэ жилээр ч юм аа биш шинэ жил. Та ер нь анхны шөнө яаж өнгөрүүлжсэн бэ? Анхны шөнө? Тэ. Юу нэ? Юу гэсэн бэ? Анхны шөнө л хэвгүй. Юу нэ анхны шөнө? Юу яах вэ? Та ямар анхны шөнө боддог? Яг анх яг ингээ шинэ жилийг мэдчихээл те. Анх яг хүүхэд байхдаа тэрийг юу ойлгоод юу юу ярьчихсан бэ яг. Саяны асуулт бас эвгүй асуулт шүү. Энэ асуулт шүү. Зүгээр юм. Тэ багчаа одоо тэ хамгийн анх одоо хүүхэд нэг ухаан оролттой нэг шинэ жилийн баярыг мэдэрдэн шүү дээ. Тэгэл мэдэрж байхдаа яг анхны шинэ жил мэл ч юм уу те. Тийг санагдаж шүү дээ. Яг 12 сарын 30 яг 30-наас 31 рүү шилжих шүн ч юм уу те. Шүн нойр мөр. Маргааш шинэ жил мэлгээл гэр мэрийнхээ ингээл гэр мэрээ цэвэрлээл те. Ширэмэрээ гэж цаад мод зоод ингэсэн. Тэр юу н анхны яг тэр шүн ямар хөө өнгөрсөн. Ингэж асуухгүй наа чи амар юу. Анхны шүнхээр шууд. Та тэгтээ анхны шүнээр яг юу утсан бэ та хэлтэй. Анхны шүнхээр нөө. Тий. Яг ямар талаас нь асууж байгаа юм болоо гэж. Анхны шүн үнэхээр биш тийм эмхтэн өнөөс асуух юм асуулт яа гэж бодлоо. Тэгэж муу. Ер нь танд ер нь яг тэр хүүхэд насны чи яг тэр мөчүүд энэ одоо ер нь асуулт ч юм бол ер нь тийм нөгөө ямар сууг руу гэх. 2 дугаар сууг 5 3 5 10 дугаар сууг хүртэл. 10 инч битгэх маа 1 2. Ер нь бол шинэ жилиг ингээд нэг амар гоё хаанх ингээд мэддэг болчоод явах хэрэгтэй. Мэддэг нөгөө өвлийн үг аамаа бас бэлэг аваал те. Тэгэл нэг тийм уу яд жаргалтай өнгөрдөг гэсэн шүү дээ. Ястаа нэг энэ мандрын алимын өмнөртэй л. За анхны өдөр тэгвэл анхны өдөр гэж одоо анхны өдөр гэдэг нь гэсэн үг. Ахтай шинэ жилээр одоо та тэгээд ойлголоо та. Анхны өдөр гэдэг нь шинэ жилийн одоо хамгийн анхтай одоо жишээ нь 1-р ангидаа ч юм уу одоо цэцэрлэгт байсан ч юм уу. Тэгтээ нэг хамгийн анх нэг тавьж сууж агаад нэг анги хамт олнороо ч юм уу нэг шинэ жилийн баярыг тэмдэглэдэж шүү дээ. Би нөгөө нэг бүр жоохон цэцэрлэг хөвгт байхаас ахуулаад хүн баярлал авчихсан. Бүр багасаал тэгээ явцсан юм аа. Өө таач санд орж ирэхгүй бол ордоо би өөрийг чинь баярлуулнаа. Чич баярлуулахгүй л байл та. Би харин баярлуулаад баярлуулсан тий. Тий хариултж авсан шүү дээ. За. Яг анхны шүн анхны өдөр чи яасан юм асуу. Би ингэж мартаад ингэж сахлаа авчих. Тэгвэл тэгээ сахлаа авчих. Ерөөсөө над нөгөө нэг уур төрөхгүй. Уур байхгүй. Сахлаа яачаар ингэж яг сахлаа авчих юм. Би нэр энэ хүмүүсээс асуу энэ. За. Энэ яг гоё Исмаил мөн үү? А? Мөн л байгаа зү. Амар хөмсгөө нэг нүд нь том болцсон юм даа яач чадаа. Happy. Happy Исмаил байгаа юм да. Шамаа даа гэж байгаа юм шиг. За одоо энэ Исмаил ингэж байна те. За тэр яах. Манай Исмаил. За тэр яах. Үгүй тэр юм байх. Асуултаа гоё тавья. Тийм байхгүй. Манай Исмаил болж чинь те. Энэ би харуул л да. Энэ айгүй хөөрхөн инээс Исмаил бас царайлаг. Энийхэн ч бол энэс харагдаад байна л да. Танд яг юу нь харагдав? Хөмсгөн л юу харагдаад. Хөмсгөн яг яатсан юм. Сангидсан бас хөмсгөн. Хоёр хөмсгтэй бас. За эргээд асуулт хариулт руу гарна. За. За юу яа. Шинэ жилийн таны гоё
дөрөв мөрт дуу ч юм уу гоё нийт одоо маань нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй зориулаад бас нэг дөрөв мөртийг дуулаад өгч. Тэгвэл яг хуу эндээс айтайхан шинэ жилээр миний дээр өстө сонсоод эм ордог доо. тэр болно шүү дээ эм ордог сонсоод бүр ингэж байж яддаг те сонсохоор л ингээл би бол тэгдэж шүү дээ одоо би бол ингэж байхгүй нөө Чингис хааны хуучин онон баяртай шүү дээ тэрийг нэг сарын нэгэнт мэгэн ч юм уу сонсдог байхгүй тэнгуут сонсож бол хуучин онон баяртай гэл нэг тийм дотны юм алдсан юм шиг аа энэ хайртай үнэ алдсан юм шиг арайчтай яг буцаад очмоор санагдаа байдаг байж айгуу гой сургамж үлдээл тэгээд тэнд болохоор гэтээ яалтчгүй нэг сарын нэгэн хоёрын жоохон хэцүү байдаг тий айгуу юу гэдэг шүү дээ тэр хүн болгон тийм байдаг надад л айгуу санагдсан гэд нэг ил хөл болцсон юм шиг санагдал тэнийх тийм юугүй тий айгуу сонь тий хөттэй за таны дуугч одоо болиуллаа би ингээд матаас сахлаа авч чадах айгуу би одоо шууд хүнд асуулт руу орно. За. Одоо тий. Хүнд гэж наад чи айгүй ойлгомжтой асуулт. Одоо маш ойлгомжтой асуулт асууна. За надад нэг хэдэн бууга байд юм аа. Тий мэдээж би буугатай. За. Тэр буугнууд дундаас нь одоо нэг буугын маань хамар нь гэрэлтдэг байгаа. За. Тэр ямар нэртэй бууга тэр одоо хамар нь гэрэлтдэг бууга маань. Би яаж мэдээ. Юу гэж байгаа юм бэ та? Энийг мэдэхгүй байх яах вэ? Чи өөрөө мэдэхгүй байхлаар би яаж мэдээ. Би мэдэн шүү дээ. Би танаас асууж шүү дээ. За үзсэн киноноос буугнуудыг хамрын гэрэлтдэг чинь ямар бууг вэ? Ягаа нөгөө цаа буугаар нэг нэртэй. Та яг санджиж магадгүй бах те. Яг эргүүлээд яг нэг үзчихсэн кино минут ч юм уу. Яг энэ толгойн дотор бол кодлогдсон байдаг хөөхгүй те. Тэгвэл яг одоо болохоор ингэ орж ирэх гэж байна. Танд хэсэгхэн бас нэг бодох хугацаа өгье. Одоо орж ирэхгүй би ер нь тэгээд энэ нэр айгу цээжлэх аюу мархал. Тэгээд та одоо шийтгүүлэх. Одоо би ингээд сахлаа зүгээл гэх юм бол тэгэл таныг амар шийдэх. Сахлаа дээшлүүлээл. За ингээс хариулаарай. Гэхдээ сахлаа ингээд дээшлүүлээл. Өвөө ороод ирсэ, өвөө ороод ирсэ, өвөө ороод. Шагналаарай. Гэлц. Яасан бэ? Би нэг мэдгүй. Цаа буул гэдэг үг л. Үгүй одоо тэр хэдэн богнуудаас нэг за ядаж нэг хамрын гэрэлтэг нэг бог байдаг ш. Тэрийг санаж байна. Хамрын гэрэлтэй л яваад нэг бог байдаг. Хүмүүс хоорондоо ярьд юм уу? Хүмүүс бол мэдчихлээ байгаа. Тийм. Тийм хүмүүс бол мэдчих. За тавт олъё. Хүмүүс мэдгүй байх та хүүхдүүд мэдчих байх. Хүмүүс мэдж байгаа. Мэдж байгаа. Яагаад нөгөө яагаад тэ нөгөө за тавт оллоо. Тав цаа бууг үстэй. Би хамрын гэрэлттэй юм. Би өөрөө бодлооч юу вэ? Нэрээ гэрэлтдэг үлээ. За тав нэр тав тоодлоо хаа. Тэгэл багхгүй бол манай өвөө таныг айгу хүн читгэлэр шийдэх гэдэг. Нэргүй ахгүй цаа бууг гэдэг ерөнхий нэртэй. Цагаана гэдэг чинь нэрээ. Цагаана. Та өсө бууцсан уу? Тэгсэн. Яа тэр баяр үргээ. Хотлаа шүү дээ. Баяр үргээ нэр яхаа. Нэр юм. Рудольф гэдэг. Хэвгүй юу? Яа за Рудольф. Тэ Рудольф. Хамрын гэрэлт. Хүүхдүүд ч мэдж байгаа ер нь хүмүүс ч бас мэдж байгаа. Орж ирдгүү юу? Өөрөө тэгээд багаасаа ингээ өөрөө хүн баярлуулаа явчихсан. Тэр мэрийг бас мэдчихлээ байл та. Рудольф. За би одоо сонсч байгаа. Вирусээ сонсож байгаа. За одоо шийтгэлээ сугалнаа эндээс. Миний голоодсан смайлч бас аминд орж шүү. За таны голоодсан смайлч бас аминд орж шүү. За чү. Би харахгүй. 10 чин. Ай. Өө 10 чин айгу амархан шитгэл юм байна. Таныг бас амархан шитгэл бас айгу гой хүлээсэн байна. За энэ шарыг үстэй. За маш хурдан хугацаанд. За халаар үлээж хаглаж та тий. Энэ дотор юм зам байхгүй. За тий. Маш хурдан хугацаанд. Одоо шууд юм. Тий шууд. За явлаа. Юм байхгүй дотор нь. Өчтэй. Өчтэй. Бачаар би юмнаас амар айдгүй. Зүгээр. Гоё штэ. Энэ яахчгүй. Яг яахчгүй нөө солиод чиг хамаг өнгөрсөн юмд үлдээ наач. Яг эсрэлтэн. Нөө солиод чиг хэрэг зүүж болохгүй. Зүгээр таагаа. Өчтэй.
Өөрөө ч ингэж ах юм бэ? Ямар хэцүү юм бэ? Би өөрөө яах юм бэ? Зүгээр. Би шалтгаан үдийг бод. Би яг игцээ. Одоо арчих. За би ойрхон байж яах вэ? Ойрхон байж яа. Яа, хөсгөчлээ. За гоё. Би яста хийхээс айдаг юмнууд хийж байна. За явсаа. Зүгээрээ та жилтэй юм чинь зүгээр. Тэ ойрхон байж яа хажууд. За гэсэрнээс юу гээд. За өвчтэй яваараа. Хагарлаа шээ. Өвчтэй. Оо гоё. Шээ гоё. Ямар ч гоё юм бэ. Ямар гоё бэ? Дотор саатай байсан юм бэ те? Ямар гоё юм бэ? Би баярын дүр. Яаж чи амар айцтай. Би энэс айд. Та юу шарнаас их айд юм бэ те? Үгүй пад будсан юмээс айдаг. Чанга дунаасоо. Яг энэ таны нөө одоо 2018 оны те? Солиоч гэлээ. Тэ солиоч гэл. Үргэлжлээ. За, ер нь манай нэвтрүүлэг бас харин бас өндөрлөх төхөж байна. За. Тэгээд манайх одоо зочдоодаас одоо гарын үсгийг авдаг байгаа. Та гэхдээ хамгийн муухай гараад гарын үсгээ зорчихгүй энэ дээр. Энэ дээр тавьж байгаа. Хаана? Энэ дээр тавьж байгаа. Тэгээд чинь ингэ тавьж. Энд чи юу вэ? Лайк гэж. Тэгээд манайх энэ дурсгалынх гэдэг дараа. За. Чувакта. Юу эсвэл юу харин? Амар гоё бүр. Яа. Яасан байх гарын үсгээ. Юу гарын үсгээ зараарай. Энэ шинэ паспортын дээр юм биш шүү. Мани дараад өгч. За. Зүгээр. Энэ ч амар юм байна. Яаж чи? Тоггүй гэж шин. Юу гэж тогтоо явж та? Юу гэж тогтоо явж та? Ингэж болохгүй. Ой чи юу? Угаасаа баггүй юм шүү дээ. Йоо. За ер нь баал өтрүүлдэг. Энэ ч амар юм байна. Тогтоо баал та. Яаж чи дээр вэ? Яаж чи дээр? Хэвээ манс гэл явчихлаа. Гоё өстэй. За би ястаа нэг эдисээ сэргэнэ гэдэг шиг юм болж байна үгүй юу? За манай нэвтрүүлэг өндөр чинь тэгээд бас манай нэвтрүүлэгт хамтарч ажиллаж байгаа одоо байгууллагууд байгаа. За энэ Батбайгалын энэхүү бэкрийг одоо танай ихнэрт болон те үр хөвгт чинь гэр бүлд чинь ингээ зориулж авч байгаа шүү. Яг уу. Яг. Яг үү. Нэр юм уу сте? Нэр. Одоо зүгээр одоо би байна. Одоо би өөр баг. Тавгүй ороод ирэхгүй. Йоо, саяны балчи нэр. За. Бал гоё юуснаа. Бал гоё юуснаа. Бал юу юм бэ? Балч гоё л да. Гоё бал байгаа шүү дээ. За энэ манай нэвтрүүлгийн одоо ивент төчөөс орж байгаа энэ Тасенти гэдэг эмэгтэйчүүдийн эмчилгээний төв байгаа эрүүл мэндийн тавс очиж болно. Очоод нүүр мөрөндөө гоё массаж хийлгэж мэлгэж юм уу те. Тэгэж болно. Хинч үзэж байгаа хата нууцаар очичаал да. За энэ дэм байгаа. За энэ бол одоо Aqua гэдэг одоо фитнес байгаа. Усан фитнес байгаа. Тэгээд энэ Aqua фитнест бас 1 сар явах эрхийн бичиг байгаа. Та өөрөө бас усанд очиж гоё л болж болно. За манай дараагийн хамтран байгууллага бол Нандин хийгээд хамтарч ажиллаж байгаа. Энэ хэвс зэрэглэгээний байгууллага. Тэгээд одоо хэвсээ зэрлүүлэх юм эрхийн бичиг байгаа. За хамгийн одоо энийг ортогч тийм нүүрний яг. Нүүрний яг. Нүүрэндээ яг хийх нь ш. Тэгээд ингээд бяцлаад гэдэг.
Тэгээ энэ юм байлээ. Нүүрний яг одоо энэ онон багшийн маань нүүрний яг унасаад дасгал хичээлүүд байгаа. Энэ дээр стресс арилгагчтэй одоо үрчлээ яг гоё нөө дотоод сэтгэлээсээ өөрийгөө ингээд тийм байгаа. За энэ та нууцараас. Нууцаар яг нөгөө өрөөдөр цийдэгээ тавьцаа. За энэ манай LikeHDTelevision одоо пассворд улаан пассворд таад. Энэ пассвортаар та аялнаа. За. Хаашаа аялах вэ гэхлээр одоо энэ манай хамтарч ажиллаж байгаа байгууллага Нандин Хэв, Aqua Fitness. Тэгээд Ласенто гэсэн газруудаар аялах нэ. Танд баяр хүргэе. За энийг тандаас ингээд нэвтрүүлгийн зүгээс баярлаа гэж бэлгээ өгч байна. За. Аваас айцтай. За тэрнээс баярын шампансыг бас одоо гэр бүлэрээ ч юм уу очоод сайхан буудуулаарай гэдэг баярын шампанс гэж байна. За баярлалаа. За. Миний буу айчих. Хүй би тийм занга. Би буутаагаад шүү. За сууч одоо тийм байхгүй. Одоо орж ирнэ. За сууж гараа. За. За. Сага клип тавьчих л да. Шууд нэртэйгээ тий. Нэртэйгээ дууссан болно шүү дээ тий. Би эндээс бүр болно байна. Нэвтрүүлгийн дууссан тавьчих л да. Тэгвэл ядаж тэгвэл нийт одоо нэг шинэ жилийн мэдлэгээд шүлчихгүй юу. За ингээд нийт монголчуудаа. За тэгээд 2019 онд аз жаргалаар одоо инээд хөрөөр гэр бүлийн салгиж байх юм зэрэг өргөн төшөөлье. Баярлалаа. Амар цочоодог. Амар юм ингээд нэг юм. Би бол одоо ингээд яах бол гэдэг амар айцтай тийм нэвтрүүлэг байлаа. Тэгээ ер нь ийм гоё нэвтрүүлэлд өрж оролцуулсан. Өрж оролцсон. Өрж оролцуулсан. LikeHDTelevision хамт олон болон Ууртай Санта Дуучин баярлалаа. За. За манай Ууртай Санта шинэ жилийн тусгай дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Ингээд хамтдаа дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Би бол Ууртай Санта. Уургүй Идэржавхлан. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell, Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөх бомбон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө заатаснаас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос барьж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Ууртай Санта Дуучин Уучин болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орно хөвчүүлцгээ урдах амьдрал замхарлаа уртан дундаа уугартаа уудам талдаа түнчилээ би бол Ууртай Санта уур нүргэж хүүрн хүсэл бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж Ууртай Сантад хэлээрээ.